Амдгов аймгийн засаг даргын тамгын газар. Эдмэл цогцлбор сургууль нь 2023-аас 24 оны хичээл жилд нийтдээ ахлахтунд бага ангийн 22 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. За үүнээс бол 14 нь бол манай багаан хэсэг дээр байгаа. Багаан хэсгийн 12 багш бол ингээ ганцаарчилсан хөтөлбөрөөр хичээлж байна. За ерөнхийдөө бол дээдлийн одоо энэ үзэсгэлэн бол нийт 14 хүүхэд байгаас 9 хүүхэд нь бол одоо ингээ үзэсгэлэнгээ өөрийнхөө сурч мэдсэн зүйлээ бол танилцуулаад байж байгаа. За өмнө 3 сард өнгөж эхлэнгүүт бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ерөнхийдөө шинж тэмдэг аутизмтай хүүхдүүдэд илэрч байгаа болон яг тэр аутизмтай хүүхдүүдэд ажиллаад ямархуу шинжлэх тал сайн зүйл ажиглагдаж байгааг бол одоо сайн жаргал багшаа сэтгэл зүйн шатхан сургуулиар байгуулах хамт олонны уралдаан гэдэг мэдээлэлсэн байгаа. Тэгэхээр манай одоо цаашдаа бид нар ямар бодлогоор хэмжилж ажиллаж байгаа вэ гэхээр дунд анги руу ингээд дэвшээ ороход хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээр айн удирсан багшдуудын ажиллаж чаддгүй. Тэгэхээр дүрслэх урлаг, технологи, дуу хөгжмийн багшлал зарчсан хөтөлбөр хичээлийг хөгжлийн бэрхшээлтэй илүү хүндэтгэл төвшин мэрэгжлийн төвшин хөгжүүлэх энэ тал дээр өнөөдөр судалгаа хийгээд ингээ боломжтой нөхцөл судлаад ингээд ажиллаж байна. Намайг гинг төвшингийн gaavыг гэдэг би одоо мөнгөтөя бүштэй 3 байнг сурдаг. Би бол ерөнхийдөө бол чөлөөцгаараа байнга бүтээл хийдэг. Бүтээл бол ерөнхийдөө YouTube-аас байнга харж хийдэг. Би одоо өдөө хүртэл одоо ээжийнхээ бараг хараагүй болохоор цэцэг их сонирхолтой болсон. Бүтээ одоо ингээд чөлөө цагаар ингээд бүтээл хийгээ сууж штэ хичээлийнхэн буусаагаар тэгэхээр ямар мэдрэмж авдаг вэ? Гоё мэдрэмж төрдөг. Бүтээл хийгээр нь дуртай юу? Дуртай, маш их дуртай. Чи бүтээлээ тоолж үзнэ үү? Чамд ер нь хэд дорчсон бүтээл? 60 гаруй бүтээл байдаг. За миний нэрийг Эрдэнэ Тавгас гэдэг. За би Эрдэнэ талаа зохицуулбар сургуулийн 1-р ангийн сурагч Аз элгийн ээж нэнаа. За өнөөдөр хүүхдийнхаа бүтээлийг сургуульд нь гаргаж байгаадаа маш их баяртай байна. Манай хүүхэд F48 буюу аутизм онштой. Аутизм гэдэг маань олготойгоо зэрэг өөрийнхөө байх хам шинж нийгмийн харилцааны гажуудл гэсэн тийм одоо оншихгүй. За тэгээ манай хүүхэд бол анх 3 настайгаас эхэлж зураг зурж бол эхэлсэн. Одоо бол зураг зурдаг, хайчилбар хийдэг, мөн баримлаар одоо нөгөө бүтээлүүд хийдэг байгаа. За тэгээ өнөөдөр ийм 3 төрлөөр үзэсгэлэнгээ гаргаж байгаа. Манай үгийн онцлог одоо бол ерөөсөө баримлын шавраарч дээр, зурагч дээр, хайчилбар игч дээр ерөөсөө шууд хийдэг. Ерөөсөө огт бодох юм байхгүйгээр зураг зурхтаа болохтой зэрэг балруул өдр хэрэгэлдэггүй. Зураг зурхтаа одоо тухайн зурх гэж байгаа одоо амтан байлаа гэж бодоход амтныхаа сүүлнээс юм уу, хөлнөөс юм уу, хушуунаас юм уу эхлээл шууд зурдаг. Ерөөсөө орон зай мэдрэмж маш сайн. Баримлаар хийхдээ одоо мөн нөгөө өнгөний ялгардлыг маш их одоо сайн гаргадаг. Бас ерөөсөө шууд хийдэг. Ерөөсөө засварлах юм байхгүй. Одоо нэг амтын их хичээлээ гэж бодоход тэрэнд одоо хэдий ширхэг одоо хөл орох уу гэдэг юм уу те тэдний шууд ингээл нөгөө баримлагаа шаврыг нэг тастаа жижиглээ анх ингээд нөгөө хэсэг болгож байгаа л тэгээд сүүлд нь юмнуудаа нийлүүлцдэг. Хайчилбарыг болохтойгоо зэрэг шууд цагаан цаасны голоос хайч цаас хоёроо барьж байгаа л юу ч зурлаггүйгээр шууд хэрэгдэг. Хэрэгсныхаа дараа хайчилбар дээр одоо нөгөө нүд зураад одоо нөгөө чимэглэлүүдийг нь зураад мөн наагаад одоо тийм их онцлогтой хөлт байгаа. Одоо бус төөхтүүд, эцэгчүүд танд хэлэхэд одоо аутизмтай хүүхдүүдийг маш сайн хүлээн зөвшөөрч, маш сайн ойлгох хэрэгтэй л гэсэн. Тэд нар бол яг өөрийнхоороо байх хам шинж учраас тэрийг нөгөө аутизм онцтой гэдэг хүн мэдэхгүй энэ ямар амар дураараа үгтэй те тэгж ойлгох жишээ байдаг те. Тэгэхээр хамгийн сайн ойлгоод хамгийн яг өөрийнх нь дуураар байх нь хамгийн чухал. Тийм байгаа. Ирээдүйд хүүхдээ бол маш сайн том баримлчин, зурагчин болно гэж тэгж боддог шүү дээ. Наваа гүрэн хичээлийг би 1-р сургуулийн 4 бай гэж сурдаг. За чи чөлөө цагаараа юу хийх дуртай вэ? Оюухан хөгжүүлэх нэг тоглоомоор жоохон тоглооны дугуйлан эдэртэй явах дуртай. Энийг би 1-р ангид нэг хичээл дээр хийжсэн. Одоо л гадаг тийм усан бодог дээр л. Хаваад үчин заяа гэдэг. Би болон тэгээ би бүтээн хийсэн. Бэлди чамаас бодсон. Тэгээ тоногны танаатай бас нахайс. Тантнаа чиното бодсон. Тэгээд нохойны толгой загаас хасангаа
болсон баба болоод энэ надад зурж байгаа. Наман энэ гараа ивэхийсэн. Баярлалаа. Өнөөдөр одоо манай сургууль дээр хүүхдээ ойлгохын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн үзэсгэлэн гарч байгаа. За энэ үзэсгэлэн маань ямар зорилготой вэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд маань яг бусдад адилхан, бусад хүүхдүүдтэй адилхан сурч чаддаг, хийж чаддаг одоо ингээд сурсан мэдсэн зүйлүүдээ бусдаа ингээд танилцуулж байгаа юм үзэсгэлэн болж байгаа. За манай сургуулийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийнхээ эцэг эх рүү чиглэсэн бүлгийн зөвлөгөө уулзалтуудыг ингээд одоо сэтгэл зүйч хүнийхээ хувьд ингээд хийдэг. За тэгээд тэр нь болохоор эцэг эхийн сэтгэл зүйг дэмжснээр хүүхдийн ингээд хөгжил бас ингээд дэмжлэг болж байгаа гэж ингээд үзэж байгаа. За хөгжлийн бэрхшээл гэдэг нь хүүхдэд хөгжих явцдаа жоохон бэрхшээл учирчил байгаа болохоос ш энэ ямар нэгэн бусдаас ялгаатай гэсэн үг бол ингээд биш. Тийм учраас эцэг эхчүүд болон сургуульд суралцж байгаа хүүхдүүд, цэцэрлэгт суралцж байгаа хүүхдүүд маань энэ хүүхдүүдийг хүлээж авч яг ингээд бусдтайгаа адилхан юм байна гэдгээр ингээд харьцаж ойлгох нь тэр хүүхдийн одоо сурах явцад дэмжлэг үзүүлж байгаа хамгийн чухал зүйл юм аа гэж. Дундгов аймгийн засаг даргын тамгын газар.